Гэгэн нарны цахилгаан станц. Улаанбаатар хотоос 750 км дорших Дорноговь аймгийн замын үд сум нь хэд аслагдсан сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг учраас эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Ийм учраас замын үд суманд 15 мегаваттын хүчин чадалтай гигэн нарны цахилгаан станц барьж байгуулах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд MCS International компани болон Sharp корпорацийн хамтарсан консорциум ажиллаж ерөнхий гүйцэтгэгчээр ажиллан ашиглалтанд оруулаад байна. Гэгэн нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор жилдээ 28,000 орчим айлын цахилгаан хэрэглээдэд тэнцвүүц цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27,000 гаруй тонн түүхийн нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээ хэмнэх үр ашигтай юм. Төслийг Япон улсын Sharp корпорацийн орчин үеийн дэвшилтэй технологи бүхий нарны дэлгэц, холбооны бүгд 8 дахь Герман улсын дэлхийд тэргүүлэгч SMA фирмийн инвертер зэргийг ашиглан жилдээ 28.6 сая киловатт цаг цэвэр эрчим хүчийг Монгол улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой. Төслийн хөрөнгө оруулагчдаар Японы Shigemitsu Shoji Group, Sharp корпорац, Монгол улсын Эрчим Тех компани ажилласан. Төслийг 2017 оны 7 дугаар сараас эхлэн 2018 оны 6 дугаар сарын 30 хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд нийт 45 гадаалбайд нэгж бүрэн 320 ваттын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 110 киловольтын дэд станц, 6 км урт 2 хэлхээ бүхий 110 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулсан юм. Хэд аслагдмал бүс нутагт баригдсан нарны цахилгаан станц нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийг чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангах боломж бүрдсэн юм а.